За манайхаа энэ 7 оныхон видеонд тавтай морил How to be confident хэрхэн өөртөө итгэлтэй байх вэ гэдэг сэдвээр видео хийрлсэн. Өөрийгөө бусдад харьцуулахаа болох. Ялангуяа Instagram, Facebook, YouTube дээр social media we use it every day, right? Өдөр болгон хэрэглэдэг, өдөр болгон тэн дээр ингээд хүмүүс постлсан постуудыг ингээд хараа суудаг шүү дээ. Тих болгондоо чи өөрийгөө тэдний амьдралтай харьцуулдаг. Чи өөрийгөө тэднэртэй харьцуулаад тэдний амьдралыг өөрийнхөө харьцуулж яадаг. Гэхдээ нэг том юм нэ штэ. Ихэнх хүмүүс, ихэнх influencer or whoever ихэнх social media дээр байгаа хүмүүс өөрсдийн амьдралын сайн сайхнаа л харуулах гэж пост хийдэг. Тэрнээс ч ерөөсөө одоо тэднэр тулгарч байгаа зовлон, бэрхшээл, ер нь муу зүйлээ ерөөсөө нэг харуулад өгдөг пост хийдэг байхгүй юу? Тэднэрийн чамд яг юу харуулахыг хүсэж байгаа тэрийг л харж байгаа гэсэн үг. Тэрнээс ч яг тэр хүний амьдрал дээр юу болж байгааг, ямар зовлон тулж байгаа, ер нь яг юу болоод байгааг you don't know. They don't show you there. So just think. Тэгэхээр зүгээр л ер нь бол you gotta remember тэгээ санах хэрэгтэй. Тэд нар чинь бас л яг хүн болохоор яг л чам шиг амьдралтай болохоор зовлон, бэрхшээл, жаргал гэл ер нь бол хүн бүрийн амьдрал болгонд ингээд холилдоод явдаг байх. So don't think битгий тэдний амьдралыг амар юм байна, чинийхээс дээр юм байна гэж харж байгаарай. There's a lot of things that you don't know. A lot of stuff that happens in their life that you don't know, that they don't show you. Чамд харуулахгүй үлдсэндээ байгаа. So, yeah. За хоёр дахь нь болохоор штэ. Сөрөг нөлөөтэй, эсвэл сөрөг энергитэй хүмүүсийг амьдралаасаа холдуулах. Мэдээж ойр дотны гэр бүл ахмал хэцүү баг. Гэхдээ хэрвээ найз нөхөд, найз залуу, найз охин бол you can let them go. Тэхийн тулд штэ чи өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Хэрвээ чи муу энергийг ялгаруулж идэг бол муу энергитэй хүмүүс л чам руу илүү татагдж идэг. Хэрвээ сайн энергитэй бол good vibe-тэй бол сайн энерги чам руу өөрөө татагдж идэг байхгүй юу? Тэгэхээр чи өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Юм болгоны positive өнцгөөс ямиг харж сурах хэрэгтэй. Альва юмд байнгын хоёр тал гэж байдаг. Муу тал, сайн тал. Одоо муу юм тохиолдсон ч гэсэн сайн тал бас байж л байгаа. Pretty sure there's a юм бүхний сайн талыг олж харах. You gotta learn that. Эхлээд сайн энерги өөрөөсөө ялгаруулж ич тэр энергитэй хүмүүс чам руу буцаж татагдаж ирнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр сөрөг бодлоо орхиод юм болгоныг дандаа болно бүтэн гэсэн позитив талаас нь одоо бодож сурах хэрэгтэй. За тэгээд гурав дахь нь болохоор өөрийгөө хайрлаж сурах, өөрийгөө таньж мэдэх, өөрийнхөө үн цэнийг мэдэх. So that's a big thing. Үнэхээр том зүйл ахгүй юу? Хэрвээ чи өөрийнхөө үн цэнийг мэдэхгүй бол бусдын чам дээр ирж байгаа шүмжиг чи амар хүчтэйгээр хүлээж авдаг байж магадгүй. Тэрнээс яг өөрийнхөө үнцнийг мэддэг бол хүмүүс юу ч гэж хэлжсэн байсан. Like whatever. Би өөрийгөө хэн гэдгийг мэдж байгаа. Би ямар үнцэнтэй би өөрийгөө ямар хүн гэдгийг мэдж байгаа болохоор бусад хүний яг намайг шүмжлээд яг юу гэж хэлжсэн бол надад бол ер нь нэг тийм хамаа байхгүй. Яагаад вэ гэвэл чиний өөртөө итгэл чинь тэднэрт итгэх итгэлээс илүү байна гэсэн үг. За тэг өөрийгөө яаж хайрлаж сурах вэ гэхээр одоо хүн болгонд муу тал, сайн тал, өөртөө таалагддаг зүйл, таалагдахгүй зүйл гэж байгаа. Тэгэхээр тэрийг эхлээд олох хэрэгтэй. Би болохоор таалагддаг зүйл гэвэл одоо миний нүд байна, амар жижиг нүдтэй, давхраагүй нүдтэй, сормоос ахгүй, одоо айгүй намхан, a lot of stuff, айгүй олон юм байна. Энд I learn to work with it. Тэрийгээ зүгээр хараад гутраад суухгүйгээр зүгээр л өөрийнхөө дутагдaltaйгаа эвлэрэх хэрэгтэй. Эсвэл дутагдлаа илүү заасгах гэж оролдох хэрэгтэй. Тэгээ дээрэс нь өөрийнхөө давуу талуудыг мэдэх хэрэгтэй. Давуу тал дээр дөрүүлэх хэрэгтэй гэдэг үлээсэл талаа илүү хүмүүст харуулах хэрэгтэй. Яа. Сөрөг тал дээр ажиллаад өөрийнхөө давуу талыг илүү гадагших
харуулах хэрэгтэй. Би дээр ганцхан чи байгаа гэдгийг сайн санаж явах хэрэгтэй юм болов. Ер нь л өөрийгөө бүхэлд нь хайрлаж сурах хэрэгтэй. Зөвхөн нэг хэсгүүдээ биш, бүхэлд нь хайрлаж сурах хэрэгтэй. Just be grateful of what you have. Амьдрал дээр бүх юмдаа сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Сэтгэл хангалуун талархалтай байх хэрэгтэй. Is that a word? Талархалтай байх. Тэгээд өөртөө итгэлтэй болох амархан бас жижигхэн аргуудаас гэвэл нь штэ. Нэгнээ compliment each other. Learn to compliment each other. Манайхан болохоор миний бодлоор штэ манайхан social media дээр айгүй нэг магтаж чаддаг. Тэгсэн мөртлөө яг амьдрал дээр ингээ хэлэх хэр амнаас нь гардгүй юм болов. Одоо good энерги түгэж ийн гэсэн үг байхгүй юу? Өөр хүмүүст чи good энерги гаргах тусам тэр good энерги чамдаа бутаж ирж яадаг гэж би түр хэлсэн шүү дээ. Тэгэхээр охтууд маань хөвгүүд маань нэг магтаж сураасаа нэг илүү дээш нь өргөж mentally дээш нь өргөж сураасаа. If somebody compliments me, if some strangers compliments me, like that makes my day. Би тэг өдөржингөө амар happy явдаг байхгүй юу? Тэгэхээр та нарт маань ч гэсэн хүнийг магтаж сураасаа, комплимент хийж сураасаа зөв тэгтээ мэдээ зөв аргаар л та. Ичээд зовлтгүйгээр. Яа. Гоё эрэг энержи түгэж сураасаа гэж бодож байгаа байхгүй юу? Хэлэх гээд байгаа арга чарга. Хэлэх гээд байгаа зүйл маань тэр байхгүй юу? За тэгээд дараагийн зүйл нь болохоор мэдээлэл илүү авч одоо өөрийгөө илүү хөгжүүлэх талаас мэдээлэл цуглуулах хэрэгтэй, эсвэл ном унших хэрэгтэй. Гуравт нь болохоор дасгал хийж эхлэх хэрэгтэй. If you're not happy with your body, just start working out. Та өдөр болгон биш юм аа гэхэд за ядахтаа 7 ногтой 3 удаа ч юм уу 5 минутын дасгал хийсэн ч яах вэ? За 5 минутын дасгал тэгэж хурдан нөлөө гарахгүй ч гэсэн you know you're working out. Чи угаасаа дасгал хийж гин гэдгийг мэдж байгаа учраас it's gonna өөртөө итгэлт чи хамаагүй илүү нөлөөл туслана гэсэн үг яа. Энэ удаагийн бичлэг юм бас хэцүү байл шүү. Яа. Дараагийн бичлэг маань жоохон амархан байгаасаа гэж хүсэж байна. Үгүй. За ямар ч гэсэн видео маань таалагдана гэж найдаа. Тэгээд Instagram дээр мэдээж follow хийгээрэй. It's mmcsss гэн доор тавьчихна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая.